цаана хүүхдүүдээ солонгаагш нэ хүүхдүүдээ та нар гэмт хэрэгтэнтэй кино үзчихсэн үү? Буудаал, байлдаал тэгэл цагдаа нар гэмт хэрэгтнийг барьж аваал те. Та нар тийм кино үзчихсэн үү? Бас ямар нэгэн олон ангид кинон дээр эсвэл ямар нэгэн тийм адал явдалтай кинон дээр та нар гэрчлэл гэдэг үгийг юу сонсч ирсэн үү? Бас гэрч гэдэг үгийг сонсч ирсэн үү? Найзуудаа гэрчлэл гэж яг юу гэсэн үг юм бол? Гэрчлэл гэдэг маань ямар нэгэн зүйлийг үнэн бодтой юм а гэдгийг батлахыг гэрчлэл гэж хэлдэг байна. Тэгвэл гэрч гэж юу юм бол? Тэрхүү үнэн бодтой болсон үйл явдлыг нүдэрээ харсан хүн энэ чинь нэгсэн шүү тэгсэн шүү гэд үнэн зүйлийг гэрчлэхийг гэрч гэж хэлдэг байна тийм ээ. За тэгвэл та нар найзынхаа тийм ээ хин нэгэн хүний гэрчин болж үзчихсэн үү? Магадгүй танаа найз чинь хэлмэгдээд тийм ээ хүмүүст буруугаар ойлгогдох үед та нар тэр найзынхаа өмнөөс гэрч болоод үгүй манай найз наадах чи аваагүй би нүдэрээ харсан гэд найзыгаа өмгөөлж гэрчилжсэн удаа байгаа юу? За тэгвэл Библиэлд биднийг Бурхан юу гэж хэлсэн бэхээр та нар бол гэрч юм а гэж хэлсэн байдаг. Тэгвэл найзуудаа бид нар юуны гэрч юм болоо? Хэний гэрч юм болоо? Бүгдээрээ хамтдаа Библиэс олж харцгаая. Бүгдээрээ Шинэ Гэрээ номны Үгс 28 дугаар бүлгийн 30-аас 31 дугаар ишлэлийг хамтдаа харцгаая. Ийхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн 2 жил амьдарч өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч Бурхны хаанчлалыг тунхаглан эзэн Есүс Христийн тухай ил шулуун ямар ч саадгүйгээр сургаж байлаа. Найзуудаа бид нэр үргэлжлүүлээд Паулийн сайн мэдээний аяны тухай үзэж байгаа шүү дээ. Тэгвэл Паул гэдэг хүн маань ерөөсөө сайн мэдээний төлөө төрчихсөн хүн байх нь тийм ээ. За тэгвэл Паул маань маш олон газраар явж сайн мэдээг тараасан байх нь. Харин энэ байдалд нь юудэчүүд их л дургу байсан. Юудэчүүдэд Паулийн сайн мэдээ тарааж байгаа байдал нь ерөөсөө таалагдаагүй байх нь. Тийм учраас тэд өөрсдийнх нь зан заншил, ёс журам, соёлыг гутаанд оромжилж байна гэд Паулийг хэс хэрэгт гүтгээд Паулийн эсрэг гомдол гаргасан байх нь шүү дээ, тийм ээ. За тухайн цаг үед Ромчууд юудэчүүдийг захирдаг цаг үе байжээ. Тэгвэл тухайн үед Паул нь Ромын иргэншилтэй хүн байсан байх нь. Өөрөөр хэлбэл Паул маань Ромын иргэн байсан байх нэ. За тийм учраас Паулийн тухай энэ гомдлыг Ром руу байцаахаар авч явсан байх нь. Паул Ромд сайн мэдээ тараах үнэхээр чин хүсэлтэй байсан байна. Харин яаж Ромд сайн мэдээ тараах аргаа юусоо олохгүйсэн байна. Яагаад гэвэл Ромчууд маш харгас хэрцгий тийм ээ. Ялангуяа Есүсийн тухай сайн мэдээ тарааж байгааг сонсох юм бол маш дургууттай байсан учраас Паул Ромд яаж сайн мэдээ тараах вэ гэж тархиа гашлагдаг байсан байх юм шүү дээ тийм ээ. Харин азаарч гэх юм уу, эзээрч гэх юм уу тийм ээ. Паул маань юудэчүүдэд гүтгэгдээд Ром руу баригдаад явж байх үедээ сайн мэдээ тарах арга олсон байна. За ямар арга байсан бэ гэхээр Паул нь Ромын иргэн байсан учраас Паулийг Ромд байцаахын тулд шоронд хориогүй харин гэрийн хорионд оруулсан байна. Паул өөрийнхөө гэрт хоригдсан байх нь шүү дээ тийм ээ. Гэрийн хорио гэхээр яг уу гэрээсээ гарч явж болохгүй байх нь шүү дээ тийм ээ. Хаашаа ч явж болохгүйгээр зөвхөн гэртээ хоригдсан байх нь. Энэ үед Паул сайн мэдээ тараах мэрэгэн санаа орж ирсэн байх юм шүү тийм ээ. Паулийн хүсэл нь юу байсан бэлээ? Ром сайн мэдээ тараах байсан шүү дээ. Тэгээд Ромд өөрийнхөө гэрт хоригдож байх үедээ сайн мэдээ тараах мэрэгэн санаа олсон байна. Тэр нь юу вэ гэхээр өөрийнх нь гэрт хүмүүс ирэх юм бол өөрийнх нь гэрт нь ирсэн тэр хүмүүстэй уулзаж ярилцсангаа сайн мэдээг тарааж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл Паул гэрийн хорионд орсон гэдгийг сонсоод хүмүүс яах юм? Паултай уулзахын тулд гэрлүүн очих нь шүү дээ, тий? Тэгээд гэрлүүн гэрт нь орж ирсэн хүмүүст Паул цай ундтай өгөж дайлангаа
хажуугаар нь яадаг байсан мах нь. Сайн мэдээг, Есүсийн тухай сайн мэдээг тунхаглаж дамжуулдаг байсан мах нь шүү дээ. Тэгвэл энэ байдал нь 2 жилийн турш үргэлжилсэн байна. Өөрөөр хэлбэл Паул маань 2 жилийн турш гэрийн хорионд байсан байна шүү дээ, тийм ээ. Тэгээд гэрийн хорионд байх энэ 2 жилийн хугацаанд өөрийнх нь гэрт зорж ирсэн хүн болгонд сайн мэдээг дэлгэрүүлж ирсэн байна. Сайн мэдээг ярьж ирсэн байна. За, ингээд 2 жилийн дараа Паул ямар ч гэмгүй гэдг нь батлагдаад суллагдсан байдаг. Ингээд Паул маань гэрийн хорионоос суллагдсныхаа дараа бас л газар сайгүй яваад сайн мэдээг тараасан байна. Хожим нь Паул сайн мэдээ тараасныхаа төлөө амиа яасан бах нь. Амиа алдсан байх нь шүү дээ. За, тэгвэл найзуудаа Паул яагаад Ромд сайн мэдээг тараахыг тэгтлээ хүсэж ирсэн юм болоо? Яагаад заавал Ромд сайн мэдээ тараая гэж бодсон юм бол? Багш нь хэлсэн шүү дээ. Тухайн цаг үед Ромчууд юудэчүүдийг захирдаг байсан. Ганцхан юудэчүүдийг захирдаг байгаагүй. Ром бол маш агуу том гүрэн байсан учраас жижиг улсуудыг өөрийнхөө мэдэл дор оруулаад жижиг улсуудыг ч хүртэл захирдаг байсан байгаа. Өөрөөр хэлбэл Ром гэдэг хотод хүмүүс маш олноороо ирж очдог, тийм ээ, ирж буцдаг байсан. Буюу хөл хөдөлгөөн ихтэй газар байсан байгаа. Тийм учраас Паул Ромыг сонгосон байгаа юм шүү, тийм ээ. Би Ромд сайн мэдээ тараах юм бол Ромд зөндөө олон хүмүүс байгаа учраас маш олон хүмүүс Есүсийн тухай сайн мэдээг хүлээж авах боломжтой гэж Паул бодсон учраас Ромд сайн мэдээг тараахыг ихэд хүссэн байна. Тийм учраас найзуудаа сайн харах юм бол Паулийн Ромд сайн мэдээ тараах хүсэл нь биелэлээ болсон, тийм ээ. Паул маань 2 жилийн турш Ромд байдаг гэртээ хоригдсон шүү дээ. Гэртээ байх хугацаанд Есүсийн тухай хүмүүс сайн мэдээг тунхаглаад байсан байна. Тэгвэл Паул боломжийг юусаа алдаагүй байх юм ш, тийм ээ. Яаж би сайн мэдээ хүмүүс тараах вэ гэж өдөр болгон боддог байсан байна. Тэгээд ямар боломж өөрт нь олдно, тэр боломжийг ашиглаад хүмүүс сайн мэдээг тараадаг байсан байна. Өөрөөр хэлбэл Паулийн хувьд хамгийн чухал зүйл бол сайн мэдээ тараах байсан байна. Тэгвэл өнөөдөр хүүхдүүдээ бидний хувьд ч гэсэн хамгийн чухал зүйл маань сайн мэдээ тараах зорилготой байх хэрэгтэй. Өнөөдөр би хэн сайн мэдээ тараах вэ? Өнөөдөр би аавдаа, ээждээ, өвөөдөө, эмээдээ би яаж сайн мэдээ тараах вэ гэж толгоогоо ажилладаг хүүхдүүд болох хэрэгтэй. Паул ямар ч боломжийг алдалгүйгээр сайн мэдээг тараадаг байсан шиг өнөөдөр хүүхдүүд бид нар ч гэсэн ямар ч боломжийг алдалгүйгээр сайн мэдээг тараадаг хүүхдүүд болцгоё. Удахгүй ямар баяр болох гэж байгаа лээ? Христмас баяр буюу Христ мэндэлсний баяр болох гэж байна. Тэгвэл энэ сайхан мэдээг ганцаараа сонсоод, ганцаараа хүлээгээд, ганцаараа эдлээд авах уу? Үгүй. Бид нар найз дээр очих хэрэгтэй. Сургуулийнхаа найзууд дээр, тийм ээ, цэцэрлэгийнхаа найзууд дээр, магадгүй хажуу айлынхаа хүүхдүүдэд ч гэсэн Есүсийн тухай сайн мэдээг тунхаглаж болно шүү дээ. Паул боломжийг юусаа алдаагүй шиг та нар ч гэсэн боломжийг алдалгүйгээр сайн мэдээг тараадаг хүүхдүүд болоосай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь тандаа баярлалаа. Өнөөдөр та Паулаар дамжуулаад сайн мэдээ тараах нь ямар чухал вэ гэдгийг ойлгуулж өгсөнд баярлалаа. Паул маань Ромд сайн мэдээ тараах чин хүсэлтэй байсан. Тэр хүсэл нь биелэлээ олж Ромд 2 жилийн турш гэртээ хоригдож байхдаа маш олон хүмүүст сайн мэдээг тарааснараа боломжийг юусоо алдаагүй гэдгийг биднэрт ойлгуулж өгсөнд баярлалаа. Өнөөдөр бид нар ч гэсэн боломжийг алдалгүйгээр боломжтой гарвал сайн мэдээ тараадаг хүүхдүүд болгож өгөөч ээ. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш нэг найзтай сайн мэдээ тараацгаая. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.